За өдрийн мэнд. За өнөөдөр хотгоны Осор түргэн гаргагч Леонард Паракордны талаар ярилцъя. За энэ болохоор Leon стилийн M1 гэх заагвар байна. Жижиг юм фиксд хотго мүлжүүр маягийн фул танк хийцтэй юм гоё хотго. За энэ Леонард ямар давуу талтай юм бэ? Леонард гэж юу юм бэ? Хүмүүс их асуугаад байдаг. Наач зүгээр юм чимэглэл тоног юм уу юу юм бэ гэдэг. За энэ M1-ийн Леонард бол юм Титан Леонард байна. Энэ болохоор түргэн гаргагч л та. Хотго яг хэрэгтэй үед одоо энэ хотгийг сугалж авахд л хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс биш их гангараад ягаа сүдүүлээд байгаа юм бол байхгүй. Ядгүй гэхээр ийм жижиг хотгонууд Леонардтай байдаг нь болохоор гутлын төрүй ч юм уу, за тэгэл үүр хүчинд ч юм уу хийцэн тохиолдол яг авах гэхлээр бас жоохон олдохгүй төвхтэй байдаг. Тэгэхээр энийг гутлын төрөнд хийсэн бол энэ үзүүрээс татаал гэж суглаа гаргаад ирнэ гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар ашигладаг. Яг хэрэгтэй үедээ өрөөсөн гартаа одоо нөгөө хувааж тасдах юм а ч юм барьсан тохиолдолд энэ төрөн гарагчны үзүүрээс ганц татаал хотгочин гараад ирнэ гэсэн. За нөгөө талаараа бас энэ ер нь бол үүргэвчэнд ч юм уу майханд юм уу ингээл хотго харахууд ч юм уу одоо хэрэгтэй үед олддгоо. Тэгэхээр энийг бол тэмтчихэд хайгаад ах шаардлага байхгүй. Оллоо л энэ үзүүрээс татаад гэж суглаал гаргаад байна. Тэгэхээр энэ бол түргэн гаргагч байх нэ. Энийг бас зөв талаар нь ашиглаарай. Мэдээж байнгын хотго хэрэгэлдэг хүмүүс, хотгоны хэрэгцээтэй ажил хийдэг хүмүүс бол энийг бол мэдж байгаа. Тэгээд халаасны EDC ч юм уу, за Bushcraft янз бүрийн хотгонд бол ийм Леонард байдаг. За загасчд түлхүү бас Леонард бас хамгийн хэрэгтэй болдг нь яадаг вэ гэхлээр нөгөө загас бариад ч юм уу өдөөхээр явж хат гол ус руу юмд орооцолдож хөл алдаж унах. За ийм хөл байдаг. Ийм үед болохоор нэг гараараа тэнцвэр алдаад юмнаас түшээд нөгөө гараараа яг хотгоо хайгаад ирэхлээр гутлын төрөө ч юм уу хаанаас ч үснээсээ ч юм уу өөр хүчнээсээ ч юм уу ерөөсөө яг энэ Леонардны үзүүрээс татаал хотгоо суглаал орооцолдсон зүйлээ тасдах иймэрхүү хэрэгцээнүүд гардаг. Тэгэхээр ийм Леонардтай болоорой фиксэд юм уу эсвэл одоо EDC утганда. Энэ бол хамгийн хэрэгцээтэй зүйлийн нэг шүү. За онцлогоос хамаарад яг Леонардууд янз бүр байдаг. Энэ болохоор Титан юм Леонард л байна л да. Одоо жишээ нь загасчд бол ийм энэ ишний хэсгээр ийм ус руу унлаа гэхэд хүүх маягтай модон ч юм Леонардууд байдаг. Тэгэхээр хэсэг одоо ус руу унлаа гэхэд нь хотч нь бол яг ингээл ишний хэсэг нь жоохон хүүх маягтай ингээд байж шүүрээд авах. Ийм тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр Леонард бол хамгийн хэрэгцээтэй зүйл. За усанд гэлтгүү мэдээж хөдөө гадаа явж хахад одоо мод мөчөр янз бүрийн тасдахад ууланд авирахад бол иймэрхүү гар дор утганд бол хамгийн хэрэгцээтэй зүйл байх нэ. За дараагийн тайлбарлах ярилцах зүйл болохоор энэ Паракорд байна. Паракорд яад юм бэ гэхэлэр Паракорд бол за өгний утга нь бол Францын ер нь бол энэ шүхүрчтийн парашютийн юм одоо олс байгаа л да шүхүрчтийн олс. Тэгэхээр энэ яадгүй гэхэлэр дундаж даацсан ийм богинохон мөртлөө чинь 2 м орчим л байгаа. Дундаж даацсан нэг 250 орчим кг-ын даацтай ийм олс байгаа. За энүүгээр яадгүй гэхэлэр за одоо энэ Bushcraft энэ survival хотго байна шүү дээ. Kaiser-ийн Fix 7 гэж заагвар байна. Энэ бол 31 см урттай. 17 см эрттэй, эртний урт нь тийм фул танк хийцтэй. Ийм гоё хотго байна. Энэ хотгыг болохоор одоо ийм том хотгыг чинь одоо юм тасдаж хуваах, мод хагалгач гэдэг юм уу ийм нөхцөлд ашиглалаа гэхэд одоо ингээл гартаага бэхлээл ингээ ашиглах нь байна л да. Энэ яадгүй гэхэлэр нэгдүгürt аюулгүй байдлаа маш сайн хангаж байна. Гартаа нэг юм өргүүлж учраас би яг энэ яарад түр ингээд ороочлоо. Тэгэхээр мэдээж гартаага маш сайн бэхлэх хэрэгтэй байх нь. Тэгжиж энэ юм тастаж хуваах одоо гар цуцглаа гэхэд утгаа алдахгүй байх аюулгүй байдлаасаа маш сайн хангаж байна гэсэн үг. За өөр Паракордор юу хийдэг юм бэ? Яадаг юм бэ гэхээр Паракордыг одоо ашиглаад за
Амьд үүсэн тийм үед бол одоо хөдөөхээр энийг бол модны одоо үзүүрээс уяад жад болгож ашиглаж болох гэдэг байна. Тэгэхээр энэ утганы энэ survival юм уу энэ тактикийн утган дээр үүдийг юм нөхнүүд бол бас юм паракорда ашиглаж амиа аврах юм хэрэгсэл байх нь биш шүү. Тэгэхээр энийг бас анхаарч зөөр ашиглаарай. За паракордоор өөр одоо за мэдээж уяа татлах, майхангийн татлах ч юм уу. За тэгэл ан амтан олзоо чирээд явахд ч юм уу. Яг тулсан үед бол одоо олсгүй үед бол энийгээр ашиглаж болдог. Нөгөө талаасаа за хөл гар хугарч гэмтэж бэрхтлээ ихэд энүүгээр бол чиг барай төр боочч болно. За өөрөөр одоо цус алдлаа гэхэд энүүгээр бас төр яаралтай цэцлэмж арга хэмжээ аваад тэрхүү хэсгээ цаа тогтоогод боохт ч юм уу ингээд хэрэг болдог байх нэ. Тэгэхээр юм паракорд заавал хөдөө гадаа явж байгаа хүмүүс бол авч яваарай. Хамгийн хэрэгцээтэй зүйл бол мэдээж утга байгаа бол паракорд байх хэрэгтэй шүү. За манай дээр болохоор яг энэ фикс 7 загвар дээр бас паракорд дагаад ирдэг. Гэх мэтчлэн ер нь бол аялд явж байгаа хүн бол мэдээж хутгатай олстой л явах хэрэгтэй. За тэгээд санал бодлоо солилцоорой. Анхаарал тавьсан явдал баярлалаа.